За сайн байцгаана уу? Манай Dark and Bay podcast-ийн энэ 7 хоногийн дугаар бэлэн болцсон байна. За тэгээд бид хоёр энэ 7 хоногийнхаа дугаараар англид болсон нэгэн цуврал алуурчны хэргийг ярихаар бэлтлээ. Дахиад англи руу орсон байна. Харин тий. Тэгээд эхлэхээс өмнө subscribe дараагүй бол дараарай. Тэгээ notification-аа бас on болохоорой. Ер нь манай сувгийн нэр нь бол Dark and Bay. Тэгээ нэрнээсээ ахуулаад дандаа тийм dark зүйлүүдийн талаар ярих болохоор иймэрхүү зүйл сонсоод айдаг хүмүүс маань битгий сонсоорой гэж зөвлөё. Тэгээд хэрэгтэй оръё. Энэ хэрэг нь 2000-аас 2010 оны хооронд Английн Bradford хотод болсон. Bradford хот нь Англид хамгийн аюултай хотуудын нэгдүгээрт ордог гэхэд болно. Тэгээд 2-3 цуврал алуурчин бас тэндээс төрж исэн. Тэгээд амьдардаг ихэнх хүмүүс нь архи харт амхинд их орсон. Тэгээд цуврал хүчндэгч ихтэй, хулгай дээрэм их, хууль бус биеийн үнэлэлт бас ихтэй. Тэгээд иргэд нь ихэнх хувь нь ажилгүй нэг тийм хот. 2009 оны 6 дугаар сард 43-тай Susan Rashford гэдэг биеийн үнэлэгч эмэгтэй гинтл одоо нэг өдөр найзууд болон гэрийнхэн рүүгээ ярахаа болоод алга болсон юм шиг байсан. Тэг яагаад алга болсон юм шиг гэж байгаа вэ гэхээр энэ эмэгтэй үйлчлүүлэгчдтэйгээ байхаараа харт амьгттад 1-2 өдрөөр алга болчоод буцаал гараад ирсэн байна л та. Харин энэ удаа яасан гэхээр Susan ингээд ерөөсө гэрийнхэн рүүгээ ярихгүй, мессеж чөчөхгүй, бас хүүхдүүд рүүгээ ч ярихгүй болохоор гэрийнхэн нь яг нэг юм болцсон байна даа гэж бодож исэн. Susan Rashford-ыг жоохон ярахад багасаа л бол ер нь энгийн амьдралтай ах Полтой их ойрхон дотн өссөн. Том болоод ээжтэйгээ илүү дотн болсон. Тэгээд 20 гараад нэг эрэгтэйтэй гэрлээд 2 хүүхэдтэй болоод сайхан амьдарч исэн чинь 30 гараад гэрлэлт нь бүтлгүүтээд нөхөр нь орхиод явсан. Тэгээд удалгүй дахиад нэг эрэгтэйтэй танилцаад дахиад нэг хүүхэдтэй болоод удалгүй байжсэн чинь энэ эрэхтэн ингээд дахиад хаяа явцдаг. За ингээд 3 хүүхэдтэй Susan хүүхдүүдэд яаж тэжээх вэ гэж өөрт нь нэг хэцүүхэн байсан. Тэгээ дээрээс нэг депресссэн. Тэрнээсээ болоод янз бүрийн харт амхи татаж үзэж агаад heroin гэд харт амхинд бүр илүү орж одоо байнгын хэрэглэгч нь болчдөг. Тэгээ энэ үед 2 хүүхэд нь том болсон байсан. Тэгээ харин 3 дахь нь болохоор аавтайгаа амьдрахаар явцсан байсан болохоор одоо Susan зөвхөн өөрийгөө л тижээдэг гэх юм уу та. Тэгээд харт амхиныхаа мөнгийг яаж болох вэ гэж агаад биеийн үнэлэхээр болоод Bradford-ийн яан гудамжинд 7 хоногийн 3-4 өдөр ажиллаж агаад сүүлдээ бүр өдөр болгон ажиллаж исэн. Тэгээ энэ үед нь гэрийнхэн Susan хаана ажилтгийг нь ерөөсөө мэдэхгүй зүгээр л нөгөө улсынхаа халамжийн мөнгөөр бол хамаг бийл энтрээ төлөөд явж байгаа юм байна да гэд бодоод яваадсэн чинь нэг өдөр тэр яан гудамжны зам дээр зогсож байгааг нь таньдаг хүн нь хараад гэрийнхэнд нь хэлснээр одоо гэрийнхэн нь мэддэг. Тэгэл гэрийнхэн нь бол мэдээж маш ихээр санаа зовоол ингээ шууд харт амхаа бол биеийн үнэлэгчээ бол гэл ажлыг нь боловлох гэд хүчээр албатан гаргадаг нөгөө харт амхины төв хүртэл явуулж исэн. Тэгсэн ч одоо ингээл эхний 3 сар Susan харт амхаа татахгүй ингээ сайхан байж исэн ч 3 сарын дараа буцаал нөгөө heroin-д орчдөг. Тэгэд эмнэлгээсээ буцаж гараад ахийнх нь хэлснээр бол нөгөө 3 сарын дараа Susan бүр ихээр heroin-а хэрэгэлсэн. Тэгээд бас урдныхаасаа ч илүүгээр бүр ажиллаж исэн. Тэгсэн чинь 2009 оны 100 Susan эмээ болсноо мэдээд харт амхинасаа гарыг гэж шийдээд эмийн сангаас нөгөө methadone гэдэг нэртэй heroin-аас нь гаргахад тусалдаг эмээ авах замдаа алга болчдөг. Алга болдог өдөр Susan бүтэн 5-7 хоног ямар ч харт амхи хэрэглээгүй нөгөө ажиллаа хийхгүй ижсэн блэ. Тэгээ тэр өдөр эмээ авчаад хүрээд ирэх гэсэн хүн чинь ерөөсөө байхгүй. Тэгээд ах руугаа ч залахгүй, ээж рүүгээ ч залахгүй. Ярихгүй болохоор яг ямар нэг юм болж тайгээд тэр хоёр цагтаа дэлдэг. За цагтаа нар хамгийн түрүүнд яан гудамжинд очиж тэнд байсан эмэгтэйчүүдээ Susan ингээд харсан уу гэж асуусан чинь хараагүй ойрын эдэн 7 хоног ерөөсөө ажиллаагүй штэ гэд хэлсэн. Тэгэхээр дараа нь нөгөө цагтаа нар чинь харт амхи авдаг хүмүүсээс нь бас л ингээд харсан уу гэд асуусан чинь нэгэн ч бас л хараагүй гэж хариулсан. За энтэй адилхан ах Полн ч гэсэн өдөр болгон нөгөө яан гудамжин дээр нь очиод эмэгтэйчүүдээс нь дүүгээ асуугаал сургалж исэн. Тэгээ Susan-ийн хүүхдүүд нь ч гэсэн мэдээгээр манай ээжийг харсан хүн байвал бид нарт хэлээрэй гэсэн мэдэгдэл хүртэл гаргасан ч одоо Susan олдохгүй бүр хэдэн сар болохоор нь гэрийнхэн болон цагтаа нар ингээл дотроо за ер нь те бараг амьд буцаад ирнэ гэдэгт нь найдаад хэрэггүй юм байна гэд Susan-ийн цогцыг нь хайж эхэлдэг. За бас Susan гөгсөн байж магадгүй нэг баримт нь алга болдог өдрөөсөө хойш Susan кредит карт болон утсаа нэгч ашиглаагүй. Тэгээ тэрнээс нь үзэх юм бол
ерөөсөө нас орсон байх, үхсэн байх гэсэн дүгнэлтийг гаргаад байж болох одоо бүхэл газарт биеийг нь хайж эхлээд бас ойрхон эмнэлэгт харт амхнаас гаргадаг бас өөр эмнэлгүүд рүү очиж утсан ч ерөөсөө олдгүй. Тэгээ нэг иймэрхүү байдлаар нэг жил олдохгүй явсаар байжсэн чинь 31 настай Shelly Armitage гэдэг эмэгтэй 2010 оны 4-р сард алга болчдог. За Shelly Susan-тай бол нэлээд төстэй амьдралтай Bradford-ийн Susan-ы ажилдаг байсан ягаан гудамжинд ажилдаг зөндөө олон үйлчлүүлэгчидтэй цуг ажилдаг эмэгтэйчүүдийн дунд нэр хүндтэй сайхан аштай эмэгтэйсэн. Тэгээ Shelly уг нь бол багасаа л модель болох хүсэлтэй байсан бэлээ. Тэгсэн чинь 16 тагаас хойш харт амх архинд бол хэрэглээд ингээд бүр донтцсон байсан. Тэгээд эхлээд жоохон байхдаа найзуудтайгаа парт гэж арх ингээд эхлээд хэрэгэлсэн бэлээ. Тэгээд дараа нь тэр нь явсаар агаад харт амх болоод дамжраад ингээд бүр илүү донтоод орцсон. Тэгээд алуу болдог үедээ уг нь харт амхнаасаа гараад хэдэн 7 хонжсэн яг Susan-тай адилхан. Тэгээ бас найз залуутай болоод тусдаа гараад цуг амьдраад яг сайхан болж идэл алга болсон. Shelly алга болдог өдрөө эгч рүүгээ залгаад нэг хэсэг юм ярьчаад буцаа залгая гэд уцаа тавьчаад эгч рүүгээ дахиж хизээч залгаагүй. Тэгээ бас тэр оройноо найз залуу руугаач залгааг болохоор нь гэрээхэн нь яг ямар нэг юм болчлоо гэж цагтаад мэдүүлэг өгдөв. Тэгээ сар гарангийн дараа цагтаа нар Shelly нөгөө methadone гэд бас яг адилхан Susan-тай адилхан юм уужсэн. Тэгээ тэр эмээ сангаас аваагүйг нь мэдсэн. Тэгээ бас сар гарan улсаас өгдөг тусламжийн мөнгөөч ерөөсөө Shelly аваагүй. За тэгээд цагтаа нар бас нөгөө ягаан гудамжных нь эмэгтэйчүүдээс асуулт асуухад нэгэн ч дахиад ерөөсөө юу ч мэдэхгүй байна гэд хэлдэг. Тэгэд эргэн тойрныхан CCTV-гээс хайгаад үзсэн чинь Shelly-гийн нэг хэдхэн секундын наашаа цаашаа явж байгаа бичлэгийг нь олж мэдээгээр гаргаад үтсэн арсан хүн байна уу гэд асуусан чи бас л дахиад хинч байдгүй. Тэгэл гэрийнхэн болон цагтаа нар бас л амьд Shelly гэртээ ирэхээсээ бараг өнгөрсөн байна да гэд гол ус ой модон дотроос ингээд цогцыг нь хайж эхэлсэн. За ингээд байж идэл Susan Blair Myers гэд 36-тай бас дахин нэгэн биеийн үнэлэгч эмэгтэй нөгөө хоёр таньдаг цуг ажилдаг байсан эмэгтэйчүүд нь ингээд алга болоод ахаар нь би амир айгаад байна. Тэгээд хэрэгтэн барьж үгүй гээл өдөр болгон мэдээ үздэг, шалгадаг. Тэгэл ээжтэй байнгын санаа зовж байгаа хэлээд байжсэн чинь 2010 оны 5 дугаар сард бас л ингээд алга болсон. Тэгээ Сюзаныг жоохон ярахад 21-тэй ахтай бас л найзуудтайгаа парадж явж байгаад харт амхинд тэр тусмаа heroin-д орсон. Тэгээд хэрэгэлсээр агаад бүр донтоод мөнгөгүй болоод яаж аль болох хурдан аргаар мөнгө олох вэ гэж бодож байгаад Bradford-ийн яан гудамжинд ажиллаж мөнгө олох хэлсэн. Тэгэл нөгөө олсон мөнгөөрөө харт амхиа авч хэрэглээл тэгэл нөгөөтг нь дуусангуу тэгэл буцаал нөгөө яан гудамжинд очиод ингээд ажиллаа идэг. За Сюзаны ээж нь хэлэхдээ Сюзан бол маш сайн сурдаг. Хүүхэд нас нь ер нь бол жаргалтай өнгөрсөн. Том болоо сувлэгч болох мөрөөдөлтэй байсан. Тэгээд охиноо харт амхинд донтсон гэдгийг сонсоод бүр ингээд айгүй их гайхсан. Тэгээ яагаад тэгэхээр ерөөсөө ч ямар ч харт амхинд донтох шалтгаан байхгүй. Жаргалтай сайхан амьдарч исэн гэсэн. Тэгээ тэр үедээ ээж нь охиноо яг яаж heroin-аас гаргахаа мэдэхгүй шууд л өрөөнд гэрээс нь гаргахгүйгээд хорсон гэж илээ. Гэхдээ одоо тэгээ ямар насаар нь орилттой штэ гэд аргагүй өрхөнд буцаагаад гаргасан. За тэгээ Сюзана гэрээ хорионоосоо гарчаал нөгөө ажиллаа хийгээл мөнгө олонгуудаа харт амхиа татчихаал гэртээ ирж унтчаад дахиад ажилдаа гардаг. Тэгээ маш их найзуудтай байсан хүн найзлах найз ээжээс нь өөр байхгүй болсон. Тэгэл ээжиндээ их хондог болсон. За ингээд 2010 оны 5 дугаар сарын 1 өдөр ээжиндээ ирж хончоод ээж нь гэрт нь өрөөж өгөөд Сюзана буухтаа ээжтэй орой залгая гэж хэлээд буучаад орой болоход ерөөсөө залгадгүй. Тэгэл маргааш өдөр нь болж Сюзанагийн найз залуу ээж дээр нэрээ Сюзанаг ингээ харсан хүсэн чинь ээж нь болохоор үгүй над руу өчигдөр орой залган гिचэд ерөөсөө залгаагүй штэ гэсэн чинь найз залуу нь би гэрээр нь оцсон чинь ерөөсөө хаалгаа тайлахгүй уцаахгүй байна гэж хэлээд тэр хоёр шууд цагтаад мэдэгддэг. Тэгэд ажлынхаа эргэн тойронгоор мэдээгээр Сюзанаг ингээд алга болчлоо гэд мэдээл гаргасан чинь нэг Homefield Court гэдэг нэртэй байранд ажилладаг эрэгтэй CCTV-гээ шалгаж байхад нь коридорт эрэгтэй эмэгтэй хоёр лифтэнд яг орж байгааг нь харсан нэг тийм бичлэг үздэг. CCTV шалгаж исэн эрэгтэй бол нөгөө коридорт байгаа эрэгтэйг энэ байранд амьдардаг эрэгтэй мөн байна да гэж таниад харин эмэгтэйг нь бол танихгүй байсан. Тэгээд эрэгтэй эмэгтэй хоёр нөгөө эрэгтэйгийнх нь байранд ороод 1-2 минутын дараа нөгөө цуг байсан эмэгтэй нь шууд байрнаасаа хаалган савал гараад гүйжсэн чинь
Араас нь нөгөө эрэгтэй нь бээлийн өмсцэн гарч ирээд эмэгтэй араас хөөгд нум сумаар эхлээд нэг харавсан ч оноогүй. Тэгэд араас нь дахиж хөөж явж агаад барьж аваад ноцолдож жогоод нөгөө эмэгтэйг унгаагаад нум сумаа толгоонд нь барьж агаад толгоор нь ингээд харваад тэгээ эмэгтэй хөдөлгөөнгөө болсон үед нь хөлнөөс нь чирж аваад өөрийнхөө 33 тоот байр руу оруулсан. За тэгчээд дахин 2 минутын дараа буцаж гарч ирээд камер руу харж байгаа заяа бүр дунд хуруугаа гаргаснаа пи хүртэл ууж исэн. Бодвол одоо тий угаасаа өнгөрсөн цагтаа нарын CCTV бичлэгийг олж үзэн. Тийм болохоор одоо надаас та ерөөсөө түч хамаа алга гэд дунд хуруугаа гаргаад пимийн хүртэл уугаал явчихсан юм шиг байгаа. За тэгснээ дахин нөгөө эрэгтэй чинь гэрээсээ гарч ирэхдээ баахан хар утнууд барьцсан, өрөвчтэй цүнх хүрцэн гарч ирээд доошоо лифтээр явчаад буцаж дээшээ гэрлүүгээ гараад дахин бас баахан уутнууд барьж гарч ирсэн. Ер нь бол ямар ч л байсан 2 удаа дээшээ доошоо хар ут бариад лифтээр гарсан. Тэгтээ тэрнээс бол олон дахин хэдэн удаа гарсныг нь бол мэд. За тэгээд энэ бичлэгийг нь цагтаанаар үзээд Сюзан Майерс мөн байх магадлалтай байна гэд гэрээхнийг нь дуудаад бичлэгийг нь үзүүлэхэд Сюзана мөн байна гэд гэрээхэн нь хэлснээр нөгөө эрэгтэй талахаар болдог. За үргэлжлүүлээд ярихад хэрэгтний баривчлагаар бол 20 гаруй цагдаа нар оцсон бүгдээрээ зэвсэгтэй. Тэгээд CCTV-д бичигдснээр үзвэл хэрэгт нь нэлийн тэмцэлдэж асуудал гаргах байх гэж үзсэн болохоор ийхүү очтол хаалгын тогшоод орсон чинь дотроос би энд байна. Намайг Осама Бин Ладен гэдэг гэж ойрлоод тэг ямар ч байсан хариу тэмцэл ерөөсөө үзүүлэхгүйгээр тайвнаар баривчлагдсан. За энэхүү байранд амьдардаг эрэгтэйг болохоор Стивен Шон Гриффитс гэдэг 1969 оны 10 сарын 24-нд West Yorkshire-ийн Dewsbury-д төрсөн юм эрэгтэй. За өсөж төрсөн газар нь бол яг энэ хэрэг гарсан Bradford хотоос 30 минутын зайтай байдаг. За түүний бага насны талаар бол яг эхээс гуруула гэдэг юм лээ. Дээрээ яг ах эгчтэй юм уу эсвэл айлын баган дундах юм уу тэр нь тодорхой байхгүй. Ямар ч тач ээж аав нь бол хүүдээ нэлээд халамжтай. Аав нь загсны 8-чин, ээж нь дуудлагын төвд ажилладаг. Тэгээ санхүүгийн тал дээр бол тиймч боломжтой биш, яг уу дундаж цалинтай амьдралтай ч ээж аав нь бол хүүгээ улсын сургууль биш үнэтэй хувийн сургууль сургаж авч болох хамгийн сайн боловсролыг өгөхийг хүсдэг. Тэгээ Стивний хувьд бол багасаа л их ухаантай, юмыг ер нь амархан сурдаг, хичээлдээ сайн, бусад үеийнхээ хүүхдүүдээс бол илүү ухаалаг байсан учраас ээж аав нь ийхүү илүү сайн сургууль явуулна л мундаг болно гэж үздэг. Гэвч яг жилийн 9,000 паундын төлбөртэй сургуульд хүүгээ сургах бол тэдэнд үнэхээр хүндрэлтэй. Тэгээ ямар ч байсан сургуулиас нь Стивнийг сайн сурагч болохоор нь хөнгөлөлт үзүүлсэн ч гэсэндээ ээж аавд нь стил одоо тодорхой хэмжээний мөнгө төлөх хэрэгтэй. Тэдэнд энэ нь бол мөн л асуудалтай хэвээрээ. Тэгээ сүүлдээ хоол унд бусад хэрэгцээ зүйлсүүд авахч мөнгө нь хөрөлцөхгүй. Стивний төлбөрт хамаг цалингууд нь явцдаг. Тэгээ ийм учраас ээж нь улсын тэтгэмжийг худлаа хэлж аваад луур хийснээр баригдаад шоронд хэсэг хугацаанд суусан. За энэ хооронд нь бол нөгөө аав нь ганцаараа ажиллаж төлбөрийн төлөх маш хүндрэлтэй. Тэгсэн ч одоо төлсөөр хിവэрэ тэгэнгүүтээ одоо сүултээ хоол ундны ч мөнгөгүй болж хэцүү байсныг нь бол Стивен л ээжигээ их буруутгадаг байсан. Тэг ер нь л ээж нь өөрийгөө ингээ орхиод шоронд орцсон, луур хийсэн нь ээжийнх нь буруу гэж бүх зүйлийг ээждээ буруу өгдөг. Тэгээд дуудалгүй ээж нь шоронгоосоо гараад нөхөртөөгөө бол бүр багасаа танилцаж үерхэд суусан. Тэгээ тийм болохоор өсвөр насны одоо үедээ ингээ шоу цэнгийн ч гэдэм үү тийм ерөөсөө мэдгүй. Тийм болохоор ч тэр юм уу ямар ч ясан нөхрөөсөө салахаар шидээд салаад тэрнээсээ хойш бол бүр нэлээд их гадуур явж ууж идэж шоуддаг болохт нь бол Стивен хүү бас л ээжтэй их айгу уурлаж хариуцлагагүй одоо ийм шоучин эмэгтэйчүүдийг ээжтэйг айгу адилтгаж үздэг. Тийм болохоор иймэрхүү төрлийн эмэгтэйчүүдийг айгу үзэн аздаг болсон гэж өөрөө бас хэлсэн байдаг. Хэдий бага наснд одоо иймэрхүү асуудлуудтай байсан ч гэсэндээ бүр яг ингээл амьдрал нь бүр маш том хар толов үлдэхээр аимшиг тийм алуурчин болохоор хэмжээний муу зүйлүүд бол тохиолдоогүй. Ээж аав нь салаал одоо ээж нэг хэсэг юм шоудснаас өөрөөр бол одоо ийм зүйл болоогүй болохоор зарим яг энэ хэрийг судалсан хүмүүс бол хэлэхдээ түүнийг төрөхтөөл бүр чөтгөр шиг байсан гэж хэлдэг. Яагаад гэсэн чинь ерөөхдөө алуурчдын хүүхэд насндаа гаргадаг тийм классик сайн буюу одоо амьтан тамладаг шинж тэмдэг бол түүнд багаас нь лээсэн. За бага вахт нь бол хамт тоглодог байсан нэг найз нь хэлэхдээ нэг удаа Стивен бүр дөнгөж төрсөн хархны зулцгийг амьдаар нь бүтнээр нь залгиад араас нь усаар даруулад идсэн гэдэг.
Ёо ямар амар юм бэ. Харин тийм бүр зогсохгүй нисэж байгаа шувууг буудаж унгаагаад өрөөндөө оруулаад дотор эртнийг задлаад мөчөлдөг. Жохон гөлөг гэдрийг бүр сүлийг нь тасалдаг, муурнуудыг уутанд хийгээ сууг руу хайдаг гихмчлэн бүр ингээд амар амтанд хамтдаг юм хүүхэд байсан. Тэгээ ер нь л багасаа нэг их найз нөхөд байдгүй, хэрцгий дүү, ангийн хутга эдэрт бүр ингээд амар сонирхолтой ерөнхийдөө тийм зожигдуу хүүхэд. За өсвөр насндаа болохоор 17 настай байхдаа нэг номын сан сууж яхад нь 4 охтууд байжсэн. Тэгээд өөрийг нь тохуурхаад ер нь шоолоод байна гэж өөрөө бодоод тэр дөрөвдөө шууд хутга барьж очиод сүрдүүлсэн байгаа хгүй. Тэгээд тэрийг нь бол тэр охтууд шууд ингээл багш магш гээл номын санжид хэлхээсээ илүү гэр гэртээ очиод ээж авдаа хэлсэн. Тэгээд хэлсэн чинь нэг охиныхаа аав нь Стивнийг олоод яагаад гүнийг болоод найзуудыг ингэсэн бэ гэд хэлсэн чинь дахин хутгаа бариад аавыг нь хүртэл сүрдүүлсэн. Мөн 17 наснда дэлгүүрээс хулгай хийж агаад баригдаад тэр дэлгүүрийн ажилтны нүрийг нь хутгаар зүснээр тэр ажилтан бүр 19 оёдол тавиулж исэн гэдэг. Тэгээ үүнээсээ болоод мэдээж цагдаад баригдаад түүнийг 1 жил насан туршаагүй хүүхдүүдийн хорход хорсон. Тэгээ зарим сайд дээр бол яг 3 жил хоригдсон бас гэдэг юм элэ, яг аль нь үнэ мэдэхгүй байна. Тэгээ хоригдж яхад түүнд сэтгэл зүйн үнэлгээ хийсэн байна л да. Тэгэхэд бол schizoid psychopath байна гэсэн юм дүгнэлт гарч исэн. Тэгээ яг тэрээр бол сэтгцийн өвчнгүүч personality disorder буюу одоо зан чанарын эмэгтэй гэж орчуулах юм уу да. Ийм эмэгтэй байна гэж сэтгэл зүйч дүгнсэн. Тэгээ сэтгэл зүйчтэй ярилцж байхдаа бол олон удаа би хүн алж байна гэж дандаа боддог гэдэргээд ярьсан ч одоо яг шууд тэр тухайн сэтгэл зүйчийн зүгээс бол шууд хориод ч юм уу сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү явах боломжгүй байсан болохоор тэрүүн үедээ ингээл өнгөрч исэн. Тэгээ удалгүй Стивен одоо хий юм хараад сонсоод байна. Одоо миний чих рүү ингээ хорхоо орох гэж зүтгээд байна гэд байнга чихэндээ хүүн зүдэг болоод үүнийг эмчдэр очиод хилээд нэг им бичүүлж авсан байлаа. Тэр имийн ямар ч исэн түүнийг тайвшруулад одоо энийг багасгах зорилготой ч гэсэндээ ерөөсөө тэр имээ бараг уугаагүй хайчихсан. За ингэж явж агаад Bradford College-д орж сурч эхэлсэн. Тэгээд тэрийгэ төгсөөд Leeds-ийн их сургуульд сэтгэл судлалаар сурж исэн ба сурж байхдаа бол яг бусад оюутнуудтайгаа бол маш их харьцаж партиддаг болсон. Тэгээд дахин Bradford University-д бол 35 наснда ороод хүн амны хэргийн тэм чиглэлээр PhD-гээр сурч эхэлсэн. Тэгээ сурж байхдаа нэг охины хоолойд нь хутга тулгаад бүр дайралт хийснээр дахин цагдаад баригдаад түүнийг давтан гутгаар хүн сүрдүүлсэн гэж 2 жилийн хоригдох хайлыг өгөөд хоригдоод гарч ирсэн байдаг. PhD-гээр сураад ер нь бол хүн амны хэрэгүүдийг маш их судалдаг номын сангаасаа бол дандаа ийм төрлийн номнуудыг яг хичээлтэй холбогдлолтой өөрөөхөө ч гэсэн сонирхлоор аваад уншаад бүр доондчихсон. Тэг хичээлийнхаа шугамаар бол маш олон тийм эссе эдэр бичин тэн дээрээ болохоор дандаа Bradford-д гарсан өмнөх аллагын хэрэгүүдийг болоод ялангуяа 1975 оноос 1980 он хүртэл олон хүн асан тэр цуврал алуурчин Yorkshire Ripper гэх тийм хочтой алуурчныг их шүтдэг байсан гэдэг. За ийхүү яг дахин шоронд хоригдоод суллагдаад энэхүү яг гол хэрэг гарсан байранда нүүж ороод байжсэн. За түүний хайр дурлалын талаар ер нь ярих юм бол ер нь эмэгтэйчүүдийг их татдаг болохоор олон эмэгтэйтэй ер нь уулзаж үерхчихсэн гэдэг. Тэгээ өөрөө бол нэлээд тийм контролдтой хүснээрээ байлах гэж үздэг, хүчрхийлдэг тийм тайпны эрэгтэй. Түүний нэг экс нь болох Кати гэх эмэгтэй нь хэлэхтэй болохоор Стивен яг өөрийг нь гэр бүл найз нөхдөс нь бол байнга холдуулах гэдэг, хаашаач явсан хамтдаа явдаг, хаалга хүн тогшоход хүртэл Стивен хамт байх ёстой гэдэг. Тэгээ Катигийн гэрийнхэн бол бүр Стивен дургу. Тийм болохоор байнга сал гэдэг. Тэгээд бүр нэг хэсэг охин нь ингээ холбоогүй байгаад ахаар нь Стивний гэрлүү охиноо зүгээр байгаа гэсгийг шалгуулах гэж цагдаа нарыг явуулсан чинь Катиг бол нөө хүчээр хойноос нь бүр ингээ гарын мушгиж байгаа цагдаа нарт би бүхэн зүгээр ингээд байж гинэ гэж хэлүүлээд явуулсан байдаг. Тэгээ Катиг бол бүр маш олон удаа хүчрхийлж бүр тэр дундаа хамрыг хугалж исэн, хөлийг нь хутгалж, уруулыг нь сэтэлж, нэг орой бүр гинт сууж исэн. Кати руу ороод амар чанга инээгээд исэн гинэ. Тэгээ яагаад инээгээд байгаа ингээ асуусан чинь Стивен хэлэхдээ чи өвхөж байна. Тэгээ би чиний уух юм дотор чи харт амиг хийцэн штэ чи одоо удахгүй өхнө гэж хэлсэн. Тэгтэн Кати чи тоглоод байгаас дээ гэж хэлсэн чинь үгүй гэд тэгтэл удалгүй нөө Кати ухаан алдаад имлэг твтээд азар яг амьд гараад имжлүүлээд ерөөхдөө бол Стивнээс бүр мөсөн холбоогоо тасалсан. Тэгээ тэрээр бол ингээд салсан ч гэсэндээ Кати Стивен бол ерөөсөө тайван байлгаагүй холбогдсон хിവэрээ.
Тэгэл Кати руу мессежтэй ингээл 1 минутанд нь би чанд бүр ямар их хайртай гэж чи бол миний амь амьдрал бүх юм гээл амар ингээл хайрын үг урсгаж ийсэн аа. Минутын дараа бичгтээ элдв анзаар бүр амар хараагаал чамайг алын шүү талын шүү гэж voice mail ингээ явуулдаг. Шүүхэд бол Кати зөндөө удаа хандаж яг Стивнийг өөртөөгөө ойртуулахгүй гэсэн шийдвэрийг гаргуулж авсан ч гэсэндээ тэрийг Стивен юусоо мөрддөггүй. Дандаа ингээл нууцаар нь машиныхын дууг нь хаглаад байхгүй үед нь гэрлөө норж хамаг юмыг сүйтгэдэг. Цонхыг нь улаанаар буудаад гэрийнх нь урд хог хаягдал хүртэл хайдаг. Тэгээ бүр хамгийн амар энэ байдал нь бүр 8 жил үргэлжлээд Катиг бүр 50 байлгаагүй амьдралыг чинь там болгоно гэж байнга хэлдэг. Тэснээ нэг орой яг voice mail-тэй яг өөрийг нь өмнө нь нөгөө хордуулж алах гэж оролдож байхдаа нэг амар инээгээд исэн шигээ чангаар инээж яснаа л би чамааг бол бүр хизээж орохгүй надаас хизээч чи холдож чадахгүй шүү гэж хэлсэн. Тэгээ яг тэр оройныханд voice mail-ээ үлдээсэн орой нь хамгийн анхны хохирогч эмэгтэй Сюзан алга болсон орой байдгийм мэлээ. За тэгээд бас өөр нэгэн уулзж исэн эмэгтэй нь хэлэхтэй боллоо. Түүндээ танилцаад уулздаг болоод гэрлөө нь очиход бол баахан гэмт хэргийн ном, хутга шүүг, ном зэвсгүүд байгааг бол хараад би нилээ айгаад шууд гэрээс нь гүүгээ гарч яваад тэрнээс хойш юусоо уулзаагүй гэдэм билээ. За хэрэг гарахаас өмнөх амьдрал нь бол нэг иймэрхүү. Харин одоо цагдаа нар яг түүнийг шалгаж амьдардаг байсан энэ байрныхын хуршүүдээс яг энэ хүн ямар хүн бэ гэд асуугаад бол ер нь Стивнийг их creepy байрын өглөөгөр гэгээдэг үед ч юм уу ерөөсөө түүнийг гадаа ер нь гарч ирж байгааг нь харж байгаагүй дандаа харанхуй бүрхээд гарч ирдэг. Тэг ямар ч үед харанхуй байсан ч өвөл байсан ч хар шилнээсээ салдаггүй. Хар сахин хүрэн байн гомсдөг 2 том 4 фитийн урттай гүрүүлт хижээдэг. Гэрт нь бүр нэг хөршин нэг эмэгтэй найзууд л исэн юм шиг. Тэгээд гэрлүү нь орсон чинь Стивен нэг хайрцгаар дүүрэн харахны зулцгууд хижээдэг. Тэгээд тэр харахнуудаараа болохоор гүрүүлүүдээ хоолдог. Тэгээд харахыг тэр гүрүүлтээ хайж өгөөд амь тэмдэлтэж гүрүүлэнд бариулж одоо идүүлж байгааг нь амар харах туртай. Тэг үүнийгээ тэр хөрш эмэгтэйд гэртээ дуудаад хүчээр харуулсан. Тэгээ тэр бол бүр үнэхээр миний харчаас хамгийн муухай юм байсан. Бөөлт сүрмээр тэгээ бүр Стивенд хэлсэн чинь эн чинь л амьдралтай гэдээ надад хариулж яснаа санаж гэж хэлсэн. Тэгээ Стивен чинь бол багасаа л амьтан таамалж таашаал авдаг байсан шүү дээ. Харин яг энэ тижээвэр хоёр гүрэлээ зовоохон битээл өөрийнхөө хүүхдүүд юм шиг хайрладаг. Тэгээ тэднийхээ ингээл нохоо хүзүүч хийгээд гадуур хөтлөө явж идэг. Нэг бол үргэжиндээ хийгээд аваа явж идэг гэдэг. Тэгээ түүний хувьд бол нэлийн зожиг найс нөхөдгүүд болохоор интернетэд айгуух цагийн өнгөрөөдөө. Тэгээ MySpace гэдэг тэдрийг бол айгуух хэрэгэлдэг. Тэгээ тэрэн дээр ер нь дандаа л муу ярийн хачаачин пост бичээлэж дээ. Би энэ хүн төрөлхтөнд харьяалагддаг хүн биш. Би бусдаас өөр хүмүүсийг үзэн яддаг гэх мэт утгатай зүйл байнга оруулж бичдэг. Тэгээ түүний гэрийнх нь ойролцоо байдаг ер нь бар идэртлөө ер нь ороод хүмүүсээс мэдүүлэг авахуд бол тэр шатар айгуу сайн тоглолдог, дандаа хождог. Ер нь хүмүүстэй мэтгэлцлээ гэхэд бол байнга л одоо тэдний амын дарах тийм мэдээллийг бүгдийг мэддэг айгуу ухаантай гэцгээдэг. Тэгээ ер нь Стивен яг өөрийгөө бусдаас хамаагүй илүү ухаантай мундаг гэж боддог. Ерөөхдөө бол psychopath тийм narcissist үзэлтэй юм хүн. За ингээд түүнийг цагдаагийн хэлц дээрээ авчираад байцаалд авч эхлэхэд бол Сюзан эмэгтэйг хөнөөсөн хэрэгээ хүлээн зөвшөөрч нэмээд бүр Сюзан болоо Шейлэг эхний хоёр хохирогч эмэгтэйчүүдийг хүртэл асан гэдэг өөрөө хүлээн зөвшөөрдөг. Уг нь тэр хоёрын хэрийг цагдаа нар бол огт түүнтэй холбоогүй мэдээгүй байсан юм лээ. За үнэхээр чи алсан бол ингээ цогцнуудын хаана байгаа талаар ингээ хэлээч гэдсэн чи ерөөсөө хэлж өгөөгүй. Тэгээ мэдээж гэрийг нь бол шалгасан. Тэгээ гимт хэрэг ер нь алуурчдтай холбоотой сонингууд дээрх одоо нийтлэлээ бүгдийг нь хайчилж аваад хадгалдаг. Тэгээ гэрээр нь дүүр ингээл гимт хэрэгтэй холбоотой сонин сэтгүүл номнууд бүр ингээ донтцсон юм шиг олноороо. Тэгээ ангийн хутга, мис, нум сум гих зэрэг бүр ингээл янз янзын зэвсгүүд, хутгаг бүр янз янзаараа гэрээр нь дүүрэн. Тэгээд хоёр гүрэл нь бол гэрийнх нь газраар ингээд сул яваал газарт нь өгсөн хулган хүртэл хөвтчихсэн энэ нэлээд замраагүй. Тэгээд шалгаж байхдаа бол Сюзан эмэгтэйн цогцыг бол хайсан боловч юусоо олдоогүй. Тэгээд яг баттай нотлох баримт хэрэгтэй байсан болохоор гэрийн шалгасан хിവэрээ за ингээ байжсэн чинь маргааш өглөө нэг эрэгтэй цагдаагийн хэлц рүү залгаад Стивний гэрээс 8 км гаруйн газар байдаг юм Air гэдэг голд нэг үүрэгчтэй цүнхийг би оллоо. Тэг хараад нэгэ үтсэн чинь хүний толгой байсан. За тэгээ зогсохгүй бүр баг арьсан байхгүй. Чи хамрыг нь таслаад авчихсан. Тархинд нь ингээд нум сумаар харвсан мөртөө ийм байсныг хийсэн чинь мөрдөгчд бол мэдээж газ очоод ингээд шалгасан. Тэгэхэд бол Suzanne Plymers эмэгтэй болохыг нь баталсан байдаг.
За энэхүү эрэгтэйн одоо толгоо асан голыг нь хэдэн зуун шум бүчтэйг оруулж мөрдөгчөд шалгаж байгаад бол бүр 80 гаруй биеийн бүр ингээд жижиг хэсгүүдийг олсон нь Сюзан эмэгтэйгийнх гисэн ч яг биеийнх нь ихэнх хэсгүүд бол бүрэн олдоогүй. Тэгээд тэр олцсон хэсгүүдээс яг нэг нь Сюзан эмэгтэйн ДНТ ерөөсө таараагүй гинэ. Тэгээд шалгаад үзсэн чинь яг хүний махны ингээд жижигхэн хэсэг тэр нь болохоор хоёр дахь хохирогч Шелигийн хэсэг гэдгийг олж мэддэг. Харин хамгийн анх алга болсон Сюзан эмэгтэйгийг одоо ерөөсөө тэр голоос хайгаад гэрээс нь хайгаад ерөөсөө олоогүй. За тэгээд сүүлийн хохирогчийг бол алж яах нь CCTV-нд бичигдсэн шүү дээ. Тэгээд тэрнийхээ дараа юу хийснийг нь бол камерыг шалгаж агаад ингээд дээш доошоо явж байхдаа гэрт нь орж гүрвлийн хоолж байгааг нь харсан. Тэр хүүш эмэгтэй яг лифтэн тэр хоёр таарсан. Таарахтаа бол яг барьж исэн ууттай юмнаас нь нилээн эвгүй өнөр өнөртэй тахаар нь асуусан чинь манай нэг гүрүүл өгчихсэн юм аа. Тэгээ би оршуулах гээд явж гинэ гэж хэлсэн. Тэгээ тэр эмэгтэй бол дотроо тухайн үедээ хүний биеийн хэсэг толгой бүр байгаа гэдгийг төсөөлөжгүй тэгээл гүрэл нь хүцэн үү хөрхий дөө гэж юу бодоол өнгөрч исэн. Тэгээд тэр байрнаасаа гараад автобусанд суугаад гол дээр очиод иймхүү яг одоо хэсгүүдийн шууд гаргаад шийдсэн. За хоёр дахь хохирогч Шелиг яг яаж өгснийг нь мэдэхгүй ч түүний өгсний дараа бол Стивен утсан дээрээ видео бичлэг хийсэн. Тэр хийсэн видеотой утсаа болыг галт иргэн суугаад орхиод гарснаар цагдаа нар дараа нь тэр утсыг нь олоод үзсэн. За тодорхой нь үзсэн чинь бол Шелийн эмэгтэйг олаалаад өгснийхэн дараа өөрөөхөө угаалгын өрөөнд байнда хийгээд доош нь харуулж хэвтүүлээ нуруунд дээр нь би бол сексийн боол гэж бичсэн одоо ийм бичлэг хийсэн байгаа хгүй утсан дээрээ. Тэгээ судлаачид бол яг энэ гар утас нь галт тэргэнд орхигдсныг бол албаар тэгсэн баг гэдэг. Тэгээ магадгүй одоо Стивен төлөвлөгөөндөө дараа дараагийн хэрэгээ үүлдээд цагдаа нарыг араасаа хөөлгөөд ингээд сенсацтай байж тэм хинт өгөх зорилгоор ингэж үлдээсэн байх болцшгүй гэдэг. Тэгээд ингэж видеогоо хийжээд бол мөн л Шелиг хэсэглэн хэрчээж мөчлөн гол руу хайсан ба түүний биеийн хэсгүүдээс багахан хэсгүүд л олцсон учраас бүр түүнийг оршуулгаад хүүхдээ авсанд хийж оршуулсан гэдэг. За эхний хоёр хохирогчдыг яаж алснаа бол Стивен хэлэхдээ би янз бүрийн зэвсэг ашиглаж алсан. Тэгээ угаалгын өрөөгөө болохоор миний нэдэлгааны газар гэж нэрлээд өөрийгөө би бол The Blood Bad Artist гэж нэрлсэн байдаг. Эхний хохирогч одоо Сюзан Рашфорд эмэгтэй одоо ерөөсөө цогцыг хаанаас ч олоогүй шүү дээ. Тэгээд гэрээр нь бол одоо битүү нэгжлэг хийгээд явж идэл түүний ДНХ-г нь олсноор ингээд яг энэ гурван эмэгтэй өхөл түүнийг буруутай гэж юу н албаасаар мэдэж авсан. Ингээд баримтлагдаад 4 өдрийн дараа шүүх хурлын болсон. Өөрийнхөө нэрийг шүүх хуралд хэлэхдээ яг жинхэнэ нэрээ хэлэхгүйгээр шууд би Crossbow Cannibal гэдэг гэж хэлсэн байгаа хгүй. Тэгэнгүүт нь бүгдээрээ ингэж цочорсон. Яа тэгэхээр энэ хүртэл бол түүнийг цагдаа нар алуурчин гэдгийг мэдсэн ч хүний мах иддэг гэдгийг юусаа мэдээгүй. Тийм болохоор хохирогч нарын ялангуяа одоо ар гэрийнхэнд нь бол бүр маш хүн цохол болсон. Одоо яагаад хүний мах иддэг одоо cannibal гэж өөрийгөө танилцуулж байгаа юм бэ гэсэн чинь хэлэхдээ би хохирогч нараа бүгдийг нь мөчлөөд жижиглэн хэрчээж хоол хийгээд идсэн. Тэгээд хэрэг болоод одоо яг ямар сүудийг эзэн гэдгээ бол хэлээгүй ч эхний хоёр хохирогчдыг бол болгож идсэн. Харин гурав дахь хохирогч Сюзаны махнаас болохоор би түүгээгээр нийдэж үтсэн гэж өөрөө хэлсэн. Тэг яг үүнийг нь бол баттай хэлэх хэцүү. Ганц л Стивен ч үннийг мэдж байгаа болохоор яг баттай ямар гэдэг шалгахаар гэрийг нь дахин ялангуяа галтгооны хэсгийг мөрдөгчнөр сайн мөрдөж эхэлсэн чинь плетэн дээрээс нь бол Сюзан Рашфорд болоод Шели нар гэд эхний хоёр хохирогчны ДНХ-г олсон. Тэгээ одоо плетэн дээр тэр хоёрын ДНХ байлаа гэд яг үнэхээр хоол хийж идсэн үү эсвэл яг анханасаа бүр төлөвлөөд өөрийгөө хүний мах иддэг гэж хүмүүст олон нийтэд мэддүүлэх тийм зорилготойгоор тэгж төлөвлөсөн үү гэдгийг нь бол үнэхээр мэдэх арга байхгүй. Эсвэл үнэхээр хоол хийж идсэн байх магадлалтай. Ингээд 2010 оны 9 сарын 10-ны өдөр Стивен Гриффитийг буруутай тогтоож хизээ сулагдахааргүй насаар нь шоронд орох ялыг шүүхээс өгсөн. Тэгээ шоронд тахтаа бол хэд удаа амиа орлох гэж үтсэн байдаг. Тэгээ бүр хоол идэхгүй өсөглөн зарлаад 20-30 кг-ыг хассан. Тэгээ сэтгэл судлаачид ер нь энийг болохоор яг Стивен бол psychopath, narcissist үзэлтэй хүн болохоор шорон дахтаа бол контролт гоод ч юм уу амар тийм power өөртөө ингээд байлгах айгуу туртай. Тэгээд ганц өөрийнх нь хийж чадаж одоо олон нийтэд илүү өөрийгөө яриулах тийм зорилго нь өсвөлэн зарлаад олонний анхаарлыг татах тийм зорилготойгоор ингэсэн байх гэдэг. Тэгээ угаасаа үнийг нь мэдээлтэй тэр алуурчин шоронд ороод 20-30 кг турсан байлээ. Ингээ өсвөлэн зарлаад исэн гэсэн юм скандалтай байх зорилгоор ийм зүйл хийгээд исэн байх
байхаа гэж үздэг. За тэгээ бас нэг нэмэлт мэдээлэл нь болохоор эхний хохирогч Susan Rashford-ийн охин нь болохоор яг ээжигээ яасныг зогцсон хаана байгааг юусоо мэдгүй одоо л олоогүй болохоор Стивенээс асуусаар гуйгаад идэг. Тэг юусоо хэлж өгөөгүй. Тэг охины хэлэхдээ бас 18 настайгаас нь ээж нэ биеийн үнэлэлт харт амх эдрийг ер нь зааж өгсөн болохоор маш олон жилийн хугацаанд яг биеийн үнэлж яг ээжийнхээ ажил зогсдог байсан дээр ягаан гудамжинд биеийн үнэлдэг харт амх хэрэгэлдэг байсан. Тэгээд нэг хэсэг ар гэрийнхнээгаа тусламжтайгаар харт амх хэрэглэгээ болоод цэвэршээд одоо 4 жил босныхаа дараа яг ээжийнхээ талаар хүүхлийн талаар тийм баримтат киног үзээд эргээд бүр харт амх хэрэгжилж эхлээд одоо яг яаж байгааг мэдэхгүй ч гэсэндээ ямар нэг хэсэг эргээд орсон гэдэг юм лээ. Яа гэхдээ наад залууч эцтэй наа эрэхтэй ч юм өөрөөсөө үнэхээр төрсэн сайкопатан тий. Тэгээд тэрний хувьд бол бүр ингээд алуурчдыг судлаад бүр обсесс толцсон. Тэгэл яг энэ алуурч нь бүр энээс ч илүү би ингээд олны дунд байнгын яригддаг хамгийн харгас хэрцгий тийм цуврал алуурчин болох бүр мөрөөдөлтэй. Тэгээд одоо амар ухаантай тэгээ PhD-гээр одоо гимт хэрэг судлаар сураад хийсэн бүх юм нь ерөөхдөө бол амар баригдах хүсэлтэй байсан гэх юм уу. Анхнаасаа ингээл цагдаа нарт хийн төгөөл тэгээс үлдээ видеон дээр CCTV-нд бичигдэнгүүтээ ингээл ийм зан авир гаргаж байгаа нь бол тэг бусдад бүр ингээл энэстэй амар гэл байнгын хүмүүст яриулах гал гэдэг ийм цуврал алуурчин байлээ. Тийм өөрөө худлаа баригдаж нэрд гарах гад тий тэр шүүхтэр өөрийнхөө нэр мэрийг чилчихгүй худлаа ингээл амар сенсац тарах гал crossbow Hannibal байна ч гэх шиг. Тэр хамгийн муухай нь Сюзанаг алчингуутлаа юу ч болоогүй юм шиг камер руу харж яснаа дунд урууга гаргаж марангуутлаа пими ууж мууч энтер бүр одоо яах гээд байгаа намайг сайн бичээд ав хараад ав гэж байгаа мааш юм бүр. Тэгээ ер нь баг өөрөө мэдүүлгээрээ хэлж байхдаа баг тэгж хэлсэн гэж лээ. Би баг ингээ компьютертэй ялгаа авахгүй. Надад ямар ч тийм зүрх сэтгэл хүнийг өрөвдөх хайрлах тийм сэтгэл өрөөсөө байхгүй гэж өөрөө бас дурдсан гэж лээ. Угаасаа тэр амтнаас л харна штэ тий. Тэгэл харахны зул зах байдаг чинь тэгэл амтан л юм чинь муур нохоо зохоо гэл тийм амтангуудад тийм юм хийж байгаа хүн бол хизээ стол нэрээ яг өөрийнх нь хэлсэн шиг компьютер шиг ямар ч зүрх сэтгэл байхгүй хүн байна л та. Хамгийн ихний хохирогч Susan Rashford-ийн хувьд бол ар гэрийнхэнд нь аягүй хэцүү байхгүй юу? Цогц нь хаана байгааг юусоо мэдэхгүй. Тэгэнгүүт яагаад Susan-ийн цогцыг хаана байгааг юусоо хэлэхгүй байх гэхээр одоо эдгэр чинь хэдий шоронд ороод хэрэгтэй буруутай гэдэг нь тогтоогдсон байгаа хэрнээ яг өөрт нь тийм power хэрэгтэй. Тэгэнгүүт дандаа тэрнээс ингээл цагдаа нар мөрдөгчөөд яг тэр хаана байгаа гэж байнгын тэрийг бүр мартахгүй яригцаад байдаг. Одоо тийм зорилгоор юусоо хэлдэггүй юм байлаа. Одоо болтол хэлээгүй. Хүнийг алчаад мөчлөгчм бас нэг зүйл. Тэнгүүдээ мөчлөөд дээрээс нь бүр ингээд жижиг хэрцэн гэхээр бас бүр амар ах. Тийм болохоор тэр голоос биеийн хэсгүүдийг нь бүр 80 хэсгийг олсон юм тэр чин дандаа ингээд жижиг хэсгүүд байгаа байхгүй юу. Тэгээд бүр одоо хоёр дахь дээр Шелигийн бүр бие нь бол бүр хүүхдийн авсанд хүртэл оршуулсан гэж байгаа юм чи бүр маш бага хэмжээний биеийн хэсэг нь олцсон болохоор голын ёроолт нь байгаа юу эсвэл үнэхээр өөрөө нэлийн их хэсгийг эдсэн үү тэрийг бол одоо болтол бас мэдэхгүй. Тэгээд энэ 3 хүүрхий хохирсон эмэгтэйгээс ингээд харж байхад ер нь бол арх тамхинаас ялангуяа харт тамхинаас холлоор яваарай. Тэгээд харт тамхи шиг бол ер нь хэрэггүй юм гэж байхгүй шүү дээ. Тэгээд Стивний хувьд бол яг биеийн үлгэрч нарыг сонгож авсан нь бол арай амархнаар өөрийнхөө гэрлүү авч орох болохоор ингэж сонгож аалсан. Хэдий ингээл одоо ийм замыг сонгоод ийм ажил хийж явж байсан гэсэндээ тэднийг бол буруутгаж бол болохгүй. Айл хэдийн одоо бүр үнэхээр ам биеэр хохироод үлдчихсэн ар гэрдэн хүртэл маш их харамсал авчирсан. Тийм болохоор тайл нэмэл муухагаар хилээд байх ямар шаардлагагүй гэж бодож ийн. Тэгээ бас хохирч нарыг бас битээ муухагаар комент хэсэгт бичээрэй гэж бит хоёрын зүгээс хүсье. Тийм. Энэ удаагийнхаа дугаарыг дуусгах уу? Энэ дугаарыг дуустал сонссон бол subscribe дараагүй хүмүүс нь subscribe дараарай. Тэгээд бит хоёрыг сонгоод сонсдог та бүхэндээ бас хайртай шүү гэж хэлье. За тэгээд дараагийн дугаар хүртлээ түр баяртай. За.
就到这星球。